мөрөн сум хийх ажил шүү. Даймбэра. Дуурайдарга. Ойдөр энэ дэр онцгой анхаардаг. Та нар өөрсдөө очиж хялтаад давхар. Өдөө. Энэ хог шатлалтай асуудал олон жил яригдсан. Тэгээ аймгийн чатаргын зүгээс одоо амьдрах орчноо сайжруулж өрхөө төлөвлөлийг дэмжигчил болгон зарласан хэдий боловч одоо ингээд мөрөн сум урдаасаа жаахан салхилчаар мөрөн хот төрчгээр одоо хотоо нэр татдаг юм бол 8 сар 6 сар энэ ер нь өнгөрсөн 25 оны бол нэлээд давтагдсан тийм ээ. Тэгээд бас солигдох улсуудын дуудаж аймгийн чатар өөрөө чиглэлэгч богино хугацаанд арга хэмжээ авсан 811.19 сая төгрөгөөр энэ одоо хогийн төвлөрсөн цагийн нөхөн сэргээлтэй ажлыг бол хийсэн. Тэгээ энийг бол маш сайн хийсэн. За энэ хийгээд одоо улсын хос хүлээж авах нэг өөр. Одоо энийг яаж стандартын дагуу цааш тавьж явах вэ гэдэг л асуудал байна. Баахан байцаагч нар байж идэг. За энд бол 1 сарын биш тогтмол хяналттай байна. Мөрөн сумын дарга, байгаль орчин одоо энэ хяналтын бацаахан чөлөө аваад явуулсан байна. Тэгээ экологийн цагтаа. За энэ дээр байнгын хяналттай. 1 сарын биш энэ одоо тогтмол хяналттай. За дараа нь энэ тендер сонгон шалгуулалтаа бол журмын дагуу зарлал. Гэхдээ эмнэлгийн одоо аюултай хог хэвлэлийг давхар 50 дахь шаардлага дээр нь оруулж юм дөө. Хоёр компани гэж чинь нэг нь одоо давхраа цуглуулдаг, нөгөөх нь дарж болдог тийм үү? Хоёр чиглэлээр та нэг компани биш, хоёр компани өгсөй байхгүй юм. Тэгжээж наад чи одоо үр дүнтэй болно шүү дээ. Нэг компани өгчдөг, нөгөө компани давхраа атарч ирдэг. Тэгээ болдог гэд ингээд ачлал хөдөлт харах байгаа даа. Энэ дээр одоо та бүхэн дээр ажлаа үйлдэл болгоо гэж ажиллаа. Эмнэлгийнхэнтэй уулздаг. Өнөөдөр та нар эмнэлгийнхнийг дуудах хэрэгтэй байхгүй юу? Та энэ тэр экологийн цагтаа холбогдох улсуудын мөрөн сумдаар та нар цуглуулад уулзаад тэгээд тэр 26 онд яаж ажиллахын тэр төлөвлөлтөө хийгээд ингээд энийг одоо ерөөсөө эндээс отоо нэр ямар нэгэн асуудал гарахгүйгээр ажлыг зохион байгуулна шүү. Энийг би хатуу анхааруулж өөрөө даалгаврагч. Тэгэл одоо орон нутгийн төсөөс баахан хөрөнгө гаргаад нэгэм хийдэг. Тэгээ баахан улсын байцаагч нар ажиллаар үзсэн хүмүүс байдаг. Багийн дарга нар байдаг тийм ээ. Экологийн зэгдээ байгаль орчны газар мөрөн сум. Тэгээ холбогдохтой мэргэжлийн байгууллагын нөхцөл байдаг. Тэгээ одоо энэ асуудал дахиад автагдах юм бол тэгээ одоо ажил асуудал, хариуцлага асуудлууд яригдад даарна гэдэг бүр хатуу анхаарал дахин дахин хэлж байгаа.